Сонгон хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд 2021 оны 3 сарын 17-ноос эхлэн 200 ортой ковидын тасгийг ажиллуулж эхэлсэн байгаа. За ажиллуулж эхэлсэнээс хойш нийтдээ 9 сарын 1-ний байдлаар бид 3,000 хүний өвчтнийг хүлээн авч эмчилж эдгэрүүлэн гаргасан байна. За өнөөдрийн байдлаар бол 200 орон дээр маань 202 хүн хэвтэн эмчилж байна. Үүнээс 22 нь хүүхэд, 180 нь насан туршидтыг эмчилж байна. За нийтдээ бол 14 эмч 14 сувилагч тусгай мэрэгчлүүд бүгд нийтээр ээлжилж орж 2 баг болон ажиллаж байгаа. Хүн хүчний нөөц бололцоогийн хувьд сувилагчийн хувьд бол хүрэлцээ хангамжид харьцангуй хүрэлцээгүй бага байна. Ийм учраас өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээний хувьд бол жоохон хоцрогдох тийм тал байгаа. За эмнэлгийн маань хувьд бол ер нь боломжийн ханийн хүчил төрөгчтэй бүх хүрээ нь бол хүчил төрөгчөө шууд ханаасаа аваад өвчтөндөө өгчих. Тэгээд дээрэс нь орчин нөхцөлийн хувьд бол цэвэрхэн тогтоо өрөө палатанда усанд орох нөхцөл бололцоогоор хангагдсан. За ийм байдалтай байгаа. За тэгээд агаар жуултын системтэй, хөргөлтийн системтэй сүүлийн үед баригдсан жишг эмнэлэг учраас хүмүүсийн хувьд бол хэвтэн эмчлүүлэхэд орчин нөхцөлийн хувьд маш их бидний ажиллаж байгаа бидний хувьд ч гэсэн ажиллахад их боломжийн ийм нөхцөлтэй байна. За энэ тарианы нөөц бололцооны хувьд бол яг бид аль болохоор одоо өвчтөндөө чанартай тусламж үйлчлэгийг үзүүлэхийн тулд ковид буюу одоо энэ вирусын халдварын эсрэг хэрэглэгддэг бүхий л одоо вирусын эсрэг тариа болон эм за антибиотикууд өөр хэрэгцээ шаардлагатай эм тариагаар бол байгууллагын удирдлагын зүгээс болон ер нь хангалттай авч хэрэгжүүлж байгаа гэж бодож байна. За тэгээд өвчтнүүдийн маань одоо сонгон хайрхан дүүргийн бүхий л хорооны хүүхэд болон насан туршид ковидын тусламж үйлчлэгийг үзүүлж байгаа. За тэгээд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн хувьд бол ер нь харьцангуй гайгүй. Бидэнд бол нэг илэрхий одоо гомдол санал гарсан юм бол байхгүй байна. 6 дугаар сарын одоо гарч исэн давалгааг бодвол энэ үеийн давалгаа бол бас өөр онцлогтой явж байгаа. Тухайн 6 сард бол амтлах үнэрлэх мэдрэхүүгээ алдаж хатгаа болоод ингэж ирж исэн бол энэ удаагийнх болохоор бөөлжих, суулгах завир илүү давмгай, хоолоо өвдөх, толгоо өвдөх завир илүү давмгай ирж байна. За нийт хэвтэн эмчилж байгаа хүмүүстэй судалгаа хийхэд 8-10% нь маш хүнд, за 70-80% нь хүнд буюу хүндөвтөр, за 20% нь хөнгөн гэж байгаа. Энэ 20% дотор нь ихэвчлэн хүүхэд болон залуучууд нь ороо авчиж байгаа. Тэгээд бараг талах хувь нь ер нь 65-аас дээш насны маш хүнд хүмүүс одоо 65-аас дээш насны хүмүүс нь илүү хүндэрч ирж байна. За тэгээд тэр 8-10% дотроо бол насны хувьд бол өндөр настай хамгийн дээлт нь одоо 96 хүртэлх насны за доотлол нь 80, 68 гэл тиймэрхүү насны хувьд л хүндрэл илүү их тохиолдож байгаа. За тэгээд эрчим тэмцлэгээнийхээ палатанд бол бид нар нийтдээ 8 орон дээр тусламж үйлчилгээ үзүүлжсэн чинь одоо хүндрлийн тоо ихсээд ирэхээр 16-7 олж нэмэгдэж эхэлж байна. За тэгээд ер нь бол энэ удаагийн давалгаагаар хүмүүс халдвар авлаа гэд эхний ээжинд халдвар авлаа гэх юм бол зайлшгүй өрхийн эмчтэй хандах ёстой. За өрхийн эмчтэй хандаад за өрхийн эмч маань цаашаад одоо дүүргүүдэд тандалтын баг гэж байгаа. За тэр тандалтын баг нь хороодоор хүмүүсээр явж үзээд аль нь энэ төрлийн эмнэлэгт хэвтэх шаардлагатай байна. Аль нь гэртээ эмчлэгдэж болохоор байна гэдэг тийм шинжлэх баг байгаа. Аль болохоор өрхийн эмчтэйгээ хурдан эхний ээлжинд холбоо тогтоох хэрэгтэй тэр хүн халдвар авлаа гэж үзвэл. За тэгээд шинж тэмдэг нь одоо илэрхтэй ус гарах, толгоо өвдөх, хоолой хүндүүлэх завир илэрх юм бол өөрөө хүн халдвар авлаа гэж үзвэл эхний ээлжинд өөрийгөө тусгаарлах. За өөрийгөө тусгаарлана гэдэг маань ажилд явдаг хүн бол одоо ажлын байран дээрээ тусгаарлах өрөө байдаг бол орох. За гэртээ байх, албан газартаа мэдээлэх. За өрөө нэг гэрт байдаг бол өрөөгөө тусгаарлах. Иймэрхүү байдлыг авна. Тусгаарлалтанд байна. За тэгээд аль болохоор олон хүн цугларсан газраас хол явна. Ингүүл бас бусдаа халдвар тараахахгүй гэсэн үг шүү дээ. За тэгээд бас халдвар аваагүй ч байлаа гэсэн олон нийтийн газраар явах. Хоолнд орох найр, хурим, цэнгэн эднээс аль болохоор татгалзах цаг хугацааны л асуудал шүү дээ. Тэрхүү хугацаанд одоо татгалзах хэрэгтэй байна. Тэгээ нэн төрөнд бол өрхийн эмчтэй хандаарай. Аль болохоор тэгээд хөнгөн тохиолдол гэрээр эмчлүүлэхэд эмнэлгийн одоо ачааллыг харьцангуй багасгаж өгнө л гэж хэлмээр байна да.